сарын 16-ны орой мэндийг хүргэе. Энэ бичлэгийг Happy 24 клубээс та бүгдэд зориулж хийж байна. Өнөөдөр миний хувьд та бүгдэд энэ Bitcoin for Charts com гэдэг сайт дээр биткойн халимны төрөвчийг судалсаныга тайлбарлая. Зарим хүмүүс бол одоо биткойн халим байдаг гэж ярьдаг. Энд бол ямар хүмүүсийг тооцох, хичнээн биткойнтой байдаг талаар бол гадуур маш их мэдээлэлүүд байдаг. За тэгээд энэ дээр миний хамгийн сонирхол татсан зүйл бол энэ төрөвчөнд ер нь бол нэг 50,000 ширхэг биткойн одоо орж гардаг тийм үзүүлэлттэй байгаа. Тэгээд энэ хэддүгээр байранд байрладаг вэ гэхээр энэ 19-р байранд байрладаг хамгийн баян топ биткойн төрөвчүүдийн талаар өнөөдөр би ярих болно. Үүний нэг нь бол энэ 19-р байранд байгаа төрөвчийг нэлээд одоо өөрийнхөө судалсан зүйлээ та бүхэдтэй хуваалцъя гэж бодож байна. Анх энэ төрөвч бол 2015 оны 11 сард бол нэгдсэн байдаг. Одоогоос бараг 3 жилийн өмнө. Тэгээд 3 өдрийн дотор бол 30,000 биткойныг бол $320 авсан байдаг. За төд хөдөлгөө одоо энэ халин бол сарын дараа бол 25,000 биткойныгоо ойролцоогоор 460-аар ингээд зарсан байдаг. Нийт авсан дүн нь бол анх авахдаа 30,000 биткойныг бол $10 сая зарцуулж авсан байгаа. Ингээд сарын дараа 43% өсөлт хийгээд түүнээс 25,000-ыг зарахад бол нийт ашиг нь бол $3,440,000 ашиг хийсэн байдаг. За ингээд цаашаа нөхөр халим одоо 4,000 биткойныг энэ 5 сард худалдаж авахын өмнө бол 2 сард бол 50,000 биткойныг дунджаар $390 худалдаж авсан байна. За 5 сард 4,000 биткойныг $470 худалдаж авсан. За 5 сарын сүүлээр 5,000 биткойныг 445-аар худалдаж авсан байдаг. За ингээд өсөлттэй үед нь бол ингээд 9,000 биткойныг $540 ингээд зарсан байна. За ингээд харахаар бол жишээ нь энд 30,000 биткойныг 320-оор аваад сарын дараа ямар ашиг хийснийг би түрүүн ярьсан. Энэ 7 сарын одоо 6 сарын эхэнд бол 9,000 биткойныг 540-оор зарсан байдаг. Ингээд дундчлаад аваад үзэхэд бол одоо зүгээр энэ 4,000 5,000 гэдэг энэ биткойныг зарсныг тооцоход энэ 450 ингээд 100 гэдэг чинь ингээд 9,000 те ямар ашиг хийсэн одоо та бүгдэд харагдаж байгаа байх. За 16 оны 6 дугаар сар хүртэл энэ биткойн халимны даасанд ер нь хичнээн хэмжээний биткойн байсан байх гэхээр нийт 66,700 биткойн мөнгөн дүнгээр бол $294 сая гаруй долларын үнэлгээтэй тухайн үеийн ханшаараа дундч нь бол нэг биткойных нь ханш $442 тэнцүү байсан байна. За ер нь биткойн халимнууд ингэж арилжаа хийхдээ байнга ашигтай ажиллаад байт юм уу, яадын алддаггүй гэдэг тал дээр бас их сонирхолтой асуудал байгаа. Халим одоо хичнээн туршлагатай хүн байсан ч гэсэн бас энэ дээр алддаг байгаа. За энэ талаар ярив. За цаашаа ингээд нөхөр халим 17 оны одоо яг хуу энэ 6 сараас хойш 18 оны 3 сар хүртэлх ерөнхий зураглалын би одоо та бүгдэж ярив. Энэ 17 оны 6 сараас өмнө бол мэдээж арилжаа хийсэн байгаа. Энийг та нар Bitcoin for Charts дээр сонирхож болно. За ингээд
6 сард бол 17,500 биткойныг $2,400 авсан байна. 8,000 биткойныг 8 сард $3,200 авсан байна. 10 сар 11 сарын дундуур ингээд 5,500-аар 20,000 биткойныг авсан байгаа. Тэгэнгүүтээ 10 сарын сүүлээр 11 биткойныг $6,000 арилжсан байгаа. Тэгэхээр эндээс одоо энэ гурвын дунджаас 6,000-аар 11,000 биткойныг зарсан гэхэлэр та нар зөрүүг ингээд тооцоод үзье. Яг нь энэ дунд чинь нэг 4,000 гэхэд энэ 10,000 11,000 биткойныг зарахад нэг 2,000 биткойн уу юу? $2 сая ингээд ороод ирсэн баг ч. За цаашаа зарсныхаа дараах нь ханшны уналтан дээр 8,000 биткойныг эргээд 5,700-аар авсан байна. За хамгийн сонирхолтой одоо цэг бол энэ дээр харагдаж байна. 8,000 биткойныг 16,600-аар авсан байдаг. За энэ халимнууд бол одоо өөрсдөө таад юм уу, судалт юм уу, яг ямар учиртай ингээд ирээдүг хард юм уу гэд бодхолоор бас яг тийм байхгүй байгаа. Одоо нарийн судалгаатай ч юм уу, өнөөдөр авна маргааш зарна ч гэдэг юм уу, өнөөдөр зараад маргааш авна ч гэдэг юм тийм байхгүй. Энэ зах зээлийг бол ер нь бол өөртөө яг энэ үйлдэлээрээ миний харж байгаагаар үүсэг цохиож яана гэж үзэж байгаа. За энэ ингээд 16,600-аар авсан 8,000 биткойн ингээд одоо 18 он гараад нөгөө биткойны бүүн босны дараахан унсан шүү дээ. Ингээд нэг сарын хавьд бол 12,000 ширхэг биткойныг $15,000 зарсан байна. За цаашаа ингээд мэдээж шорт явагдсан. Шорт гэдэг нь бол энэ зах зээлийн үнийн уналтан дээр хүмүүс бас ашиг хийдэг. Одоо гулгаж яах гэсэн үг шүү дээ. Доошо ханш. За цаашаа ингээд 2 сарын сүүлээр бас 12,000 биткойныг 11,000-аар зарсан байгаа. Инглээр нийлээд 24,000 биткойныг дунджаар одоо энэ хоёрын дундаж хэдүү 4 гэдэг чинь $13,000 зарчжээ. Гэтэл энд авсан байгаа. За эндээс бол ингээд харахад бол алдагдал яг энэ хооронд үүссэн юм шиг харагдаж байна. Гэвч нийт дүнгээрээ бол одоо энэ халин бол алдагдал бага буюу баланс тэг байх магадлалтай. За ингээд бас нэг дараагийн сонирхолтой жишээ бол энэ оны 4 сард бол ингээд ханш 11 оны 12 сар 18 оны эхний хамгийн өндөр ханштайгаас урууд сар байгаа энэ 4 сард гэхэд нөхөр 8,000 биткойныг 6,700-аар авсан байна. 3 удаа энд арилжаа хийсэн байдаг. Дараах нь одоо энэ 15-ны өдөр хавцаа бас нэг 4,000 биткойныг 8,400-аар арилжиж байгаа жишээд. За цаашаа ингээд 5 сарын одоо 4, 5, 6-ны үед дахиад 4,000 биткойныг 9,800-аар зарцсан. Юу ажиглагдаж байна гэхээр энэ хүн бол одоо хамгийн өндөр цэг дээр нь биткойн арилжсан одоо зүйл харагдаж байна. За тэгээд энэ дансанда нөхөр бол нэг $50,000 илүүгүй юм $50,000 гэн 50,000 биткойноос илүүгээр ийм арилжаа хийж явж харагдсан байдаг. За энэ 18 оны 7 сараас хойш бол энэ дансан дээр 31,000 ширхэг биткойн цуглуулсан байгаа. Дунджаар ингээд нийт дундаж үнэлгээг ингээд тооцоод үзэхлээр нэг биткойны ханш нь бол $6,700 дээр орж ирж байгаа. Өнөөдрийн байдлаар ихэд бол нөгөө 50,000 биткойноос 9-ийг зараад 9,000 хавцааг зараад нэг дунджаар 9,000-ыг зараад нэг
41 мянган ширхэг биткойнтой үлдсэн байх жишээтэй. За дансантахыг харъя. За өчигдөр гэхэд бол биткойны ханш бол уунж эхэлсэн. 6500-та нэлээд удаан бараг 6 сар 6-аас нэг 6800-ийн хооронд хэлбэлцэжсэн. Гэтэл өчигдөр бол уналт явагдаж 6000-аас доош ороод өнөөдрийн байдлаар нэг 5660 руу орсон байна. Яг тэрний өмнө бол нөгөө халин маань ингээд 4000-ыг зарцсан байна шүү дээ, тий. За нэг ийм сонирхолтой юу байна. За энэ биткойн халимны хувьд бол маш их тийм чадварлаг гэдэг юм уу тоглолт хийсэн энэ үйлд нь бол миний сонирхлыг их татсан. Юу харагдсан бэ гэхээр 17 оны одоо яг эд өсөлттэй 17 оны 10 сар хүртэл дансандаа нэг 50,000 биткойныг цуглуулсан байжгаад 18 оны 3 сар гэхэд одоо харилцаар байгаад 18,000 ширхэгтэй болгоцсон баг. Дансандах биткойн. Ингээд энэ 18 оны 7 сараас хойш 18,000 ширхэг биткойн өсгсөөр байгаад 9 сарын ихэнх гэхэд 45,000 ширхэг биткойнтой болгоцсон. 50,000 ширхэг биткойнтой болгоцсон байжгаад ингээд 9 сараас хойш одоо нэг 10,000 ширхэг ч юм уу биткойн зарцсан байна. Одоогийн байдлаар энэ халимны дансанд бол 235 сая доллартай тэнцэх юм биткойн дансанд орсон байна. За сүүлийн 6 сард бол энэ дансны дээр нэг 231,000 биткойн авсан байдаг. 18 оны 3 сар, 4 сар, 5 сар хүртэл бол зарсаар байгаад 18,000 ширхэг үлдсэн байсан. Тэгээд 50,000 болгоод эргээд 9-ийн зараад өнөөдрийн байдлаар нэг 41,000 ширхэг биткойн үлдсэн байх жишээтэй. Энэхүү бичлэгийг Happy 24 клубээс та бүгдэд зориулж ийлээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнд хандаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.